Тэгээд энэ дээр болохоор нөгөө нэг Firebase-ийн асаажийн тухайн одоо апп ажиллуулж байгаа платформ аваад тэн дээрээ бол асаач чинь гэсэн үг. За энэ дээр нөгөө нэг элний сонголтууд гарч ирж байна. Хараалууд авч байгаа хэсэг. За энэ рутер байна. Сайн энэ дээр дарах юм бол сайн энэ хуудасаар хэсэг харагдаад тэн дээрээ ингээд forward password тэгээд юм уу ямар root юу нь л root гэсэн байгаа гэсэн үг. За энэ дээр болохоор нөгөө нэг хэрэглэгч маань хэвтэрсний дараа энэ дээр нөгөө нэг токен маань хадгалагдана. За энэ дээр хэрэглэгч ингээ үүсэж юм бас. За тэгээд энэ дээр токен хадгалдаг хэсэг. За имэйл баталгаажуулдаг хэсэг байна. За forward password иймэрхүү байгаа. За тэгээд notification хэсгээ болохоор юм энд ингэж хийж өгсөн байгаа. Handle notification-оор за тэгээд notification маань бол title body гэдэг хэсэгтэй. За тэгээд ингэ токенороо тухайн токен дээрх одоо токеныхоо юун дээр явуулна гэсэн үг. Notification явуулна гэсэн үг. За Firebase option дээр бол нөгөө нэг платформудаа ингээд бүртгээд өгнө гэсэн үг. Дараа нь ямар платформ ашиглах платформууд барьж чад ингээд ажиллуулах хэрэгтэй. За тэгээд цагслах хэсэг дээр маань бол ерөнхийдөө бол энэ дээр ингээд цагс одоо нөгөө яг тухайн хэрэглэгчийн цагсыг олж энэ үйл ажил за энэ дээр нөгөө нэг snapshot-ороо хэрэглэгчийн цагслсан юмнуудыг бол харуулад явна гэсэн үг. За тэгээд бид хийсний дараа нөгөө юу хийнэ.